За хоолой эцгээе. Тэдэнд яаж үннээ хэлэх вэ? Би амьдралдаа сэтгэл дундуур байдгаа 30 жил дургүй ажиллаа хийснэ. Нэгэнт гаргасан шийдвэртэй харамсдгаа. Зарим шүн бүр нойр өртгүүгээ. Тэдэнд яаж хэлэх вэ? Надад ямар ч гарах гарц байхгүй болсон мэт хүлэгдсэн мэдрэмж төрдөг. Гэтэ энэ бүхнийг ил гаргахчвал гэрийнхэн минь гомдно, урам нь хуурна. Тиймээс хэлэхгүй л ажээ. Бүгдийг нь дотор хатгал. Би зүгээрээ бүх юм зүгээр гэл хэлгээд байж. Үннээ хэлчихвэл ихнэр минь гомдно. Үннээ хэлчихвэл итгэл нь алдарч, урам нь хугарч, эргэлзээ нэмэгдээд байдал улмалд орно. Гэрийнхнийхээ төлөө би энэ бүхнийг төвчээд хүчтэй байх нь чухал учраас бүгдийг нь зүгээр дотроо л хатгал. Тийм ээ. Бүгдийг нь зүгээр дотроо л хатгалчээ. Би хийх ёстой ажлаа хийгээд гэрийнхнийхээ хэрэгцээг хангах чивэл бусад бүх зүйл аяндаа олно гэж найдаж байна. Гэтэ би үнэхээр ядарч бас сүлдэж байна. Гэрийнхнийхээ төлөө өдөр шөнөгүй хичээж яхад намайг ойлгох нь битгий ядаж талархдаг нэг ч хүн байдаг ч болоос. Би хинт хандах ёстой. Би бүхнийг зохицуулдаг байхаас үнэхээр их залхаж байна. Одоо бүхнийг шинээр эхлэхэд нэгэнд оройтсан л та. Гэтэ тэгээд энэ бодлоодаас ичиж өөрийгөө буруутгаад л тусдаг. Надад зүгээр л юу бодож байгаагаа хэлхийг намайг сонсдог тийм л хүн хэрэгтэй. Хүмүүс яагаад би бинтэйгээ ярилцгаа болцсон юм бэ? Би гэрийнхнийхээ төлөө хичнээн хичээгээд ч юу ч хийгээд бидний харилцаа өмнөхөөс өөрчлөгдсөн. Өдөр алган нөгөө л өлөг болсон үгсээ тавцаар. Би зүгээр юу бодож байгаагаа хэлмээрээ. Гэтэ хинч тоохгүй. Айгу бол ямар сүржээ юм бэ гэдэл. Миний дотор олж байгаа тэд анхаарлаа хандуулдаггүй хэрнээ буруутах болохоор л намайг гэдэг. Чиний ааш авраас болдог. Чи хитрхийх видео тоглоом тоглодог. Чи муу зуршлуудтай. Бүх юм миний л буруу. Угаасаа надад юу гэж хэлхийг нь би гадарлаж байна л та. Чам шиг жоох хүүхдэд асуудал гэж юу гэдэг юм бэ? Юун сүртэй юм бэ гэл. Сүлдээ бүр өөрсдийнхөө амьдралтай харьцуулж эхэлнэ. Чиний зовлон юу юм бэ? Бидний үед бүр яадаг байсан гэж. Тэр үед нь миний хариу. За. Би зүгээрээ бүгдийг нь дотроо л хатгалдаг. Угаасаа хүлээж авахгүй зүйлийг анханасаа хэлж яхад. Чимээгүй л ажээ. Дотроо хатгалъя. Тэр нь амарх. Гэтэ хилээгээд гаргаж чаддаггүй маш олон ботлууд дотроос минь намайг тэгсэлчих гээд байгааг тэд мэддэг ч болоосаа. Ээжээ танд хэлэх зүйл надад маш их байна.